Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн тайз дэлгэцийн хөтөлбөрийг танилцуулж байна. Уг хөтөлбөр нь Монгол улсдаа цор ганц боловсон хүчин бэлтгэдэг хөтөлбөр юм. Тайз дэлгэцийн зураач хөтөлбөрт элсэн суралцаад театр, телевиз, кинонд ажилладаг бөгөөд элсэгч та 450 оноо авсан байх. Түүх, англи хэл, нийгэм судлалын хичээлүүдээс аль нэгээр нь сонгон шалгалт өгсөн байх. Мөн ур чадварын шалгалтыг өгдөг. Тайзны зураачин дотор маш олон төрлийн урлагийг давхар эзэмшиж явдаг бөгөөд уран зураг, хар зураг, монитор урлаг, конструктор зураг, макет, шогом зураг гэх мэт маш олон төрлүүдийг эзэмшдэг. Энэ мэргэжлийн хасаас жохоод ингээд маш олон төрлөөр ингээд уран зургийн дүрслэх урлагийн олон төрлөөр суралцах боломжтой байсан болохоор энэ чиглэлийг сонгосон байна. Яг мэргэжлэрээ бол гоё гэж боддог. Гэхдээ бас нөгөө ингээд орчин үеийн ирээдүгээ нөгөө дагаад ингээд график тийм чиглэлээ бас судлаад орчин үедээ хөл нийлүүлэх гэж боддог. Олон төрлийн юм сурч байгаа болохоор маш олон зүйлийг зэрэг хийн анхандаа хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ сураад ингээд төвчээртэй болоод байвал их гоё ингээд бас тэрнээс таашаал авах юм бас байна. Ураар нь бодлохоор ерөөхдөө энэ тэнд ингээл явах бүртээ нөгөө цаас харандаага барайл тэгэл ингээл янз бүрийн сонирхолтой харагдсан хүн ч юм уус л ямар нэгэн зүйлс ингээл бэлдээл тэр нь одоо ингээд ер нь дандаа л бэлдэж байгаа гэсэн. Миний нь болохоор энэ одоо зохиомжийн бүтээлээд байгаа. Шинэ орчин шинэ ингээ хүүхдүүдтэй хамт найзлаад шинэ багш нартаа хамт нэгдүгээр курсын одоо эхний семестрээ дуусглаад тэгээд багш нар бол найзууд дэд курсын багш нартай байлаа. Би өөрөө угаасаа анхнаасаа зургийн чиглэлээр явъя гэж боддог байсан. Тэгээд олон юмнуудыг судалж үзсэн л дээ. Ер нь бол элцэн ерөнхий шалгалтайгаа зэрэгцээд тэгээд тэгж байхдаа ер нь бол би угаасаа тайзны дизайнер болно гэж боддог байсан. Тэгж жаад ийшээ сонирхоод орж ирээд Суйст. Тэгээд би бас дүрслэх рүү явж үзсэн. Тэгээд бас Төв Суйст орж үзсэн. Тэгээд явж жаад нөгөө бүгдээрээ бүх зүйлийн суурийг ингээд тавьдаг болохоор ингээд олон мэргэжлээ хөргөж болдог. Гор онцлогтой болохоор би ийш орсон. Миний бодлоор бол ер нь нэг жилийн хугацаанд л өөрийгөө ерөөсөө ингээд ийм олон зүйлийг хийгээд ингээд сурна гэж ерөөсөө бодоагүй. Тэг хөтөлбөрүүд нь бол ингээд миний хувьд ингээд ерөөсөө ямар ч уйтгааргүй юм шиг санагдсан. Ингээд юу семестр болгон дээрээ өөр хичээлүүдийг ингээд нэмж оруулдаг. Тэгээд айгүй сонирхолтой. Тэг миний хувьд бол ер нь л шантрах гэж ер нь л ерөөсөө байхгүй санагдаж амар сонирхолтой болохоор. Тэгээ одоо ер нь бол энэ мэргэжлээс сонгосон дээр ерөөсөө харамсдаггүй. Тэгээд цаашдаа ингээд олон хүмүүсээс ингээд суралцаад багшнаас ч гэсэн амар олон юм сурч байгаа. Театрын урлагийн тухайд бид тухайн орчноор үзэгчтэйг аялуулахын тулд яг тайзаа тухайн орчинд байгаа мэт яг түүнтэйгээ хүмүүсийг оруулахын тулд хувцас болон тайзаас чимгэлдэг байгаа. Соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургуулийн хөгжим театрын жүжигчний 4-р курс. Эсний бохомдолд синдрумиакит тэрүүл моста нэгэн акус. Бикинайролич нарнигэр хайдны зураач бахтурн. Хайдны зураачийн боловсон маш бахтурн. Хөгжмийнчдэр хөгжмөөр Бүгдийн найруулагч Эрдэнэгийн Эктаро. Адал явдал дуртай бол манай мэргэжлийг сонгоорой.